Манай нэг суурин компьютертэй ирсэн чи ээж ингээд нөгөө нэг 100 мо тоглоод чи гар нөгөө ингэсээр аваад өвдсөн чи ингээд гараа ингээд барьсан. Ээж бас заримдаа юунд аюу донтох гээд болчиход байгаа шээ. Тэгээ манай ээж ихэд дэвтрийг нэг нууцаар хүүхд тахтай хараад тэгэд Эрдэнэ Баясгалан бол хизээч унтшгүй оюун их цаг авах гэж бичсэн. Тэгэд тэр бол одоо бас миний амьдралын маш том ташуур болсон шүү л гэж хэлэх гэсэн. Тэжтэй баярлалаа хайртай шүү. Үгүй хүчтэй. За уулзж байгаа цаг үеийн мэндийг хүргэе. За намайг Эрдэнэ Баясгалан гэдэг Хинтим Мэдэгийн хамт олонтойгоо бид нэг юм ярилцлагын подкаст, чөлөө тийм ярилцлагын подкастыг хийж эхэлж байгаа. Тэгээ өнөөдрийн одоо энэ подкастыг хийж эхлэх боломжийг олгож байгаа Хинтим Мэдэг хамт олондоо ажлын амжилт хүсье. Дээрэс нь бас энэ миний мөрөөдлийн нэг хэсэг байсан. Тэгээд өнөөдрийнхөө энэ одоо подкастыг цаашдаа үргэлжлүүлэх нь бол хамгийн ихний зочноо онцгой зочныг өөрсөн байгаа. Энэ хүн бол миний одоо ээж Ламсрангийн Жамбалсран гэдэг хүн байна. Өнөөдрийн минь тэргээ ээж. Баярлалаа. Тэгэхээр хоёрыг одоо яг энэ нэвтрүүлэгт оролцуулахаас нэг шалтгаан юу вэ гэхээр бид хоёрын нэг Facebook дээр одоо ингээм хамтдаа байгаа ээжигээс хаяа ингээд юм шоглсон ч юм уу хаяа ингээд юм эрхлүүлсэн хөөрцөн энэ постуудаас энэ нэвтрүүлэгт оролцуулаач гэсэн юм хүсэлтийн нэг байсан. Тэгэхээр энэ цаашдаа энэ подкаст маань ер нь бол бүхэл одоо насныхан зориулсан цаг үе за дээрээс нь одоо чөлөөтэй юм ярилцлагын подкаст байх болно. Тэгэхээр энэ одоо өдрийн одоо хамгийн чухал зочин намайг одоо бүтээсэн энэ хүний хамт одоо ярьж байгаа энэ дурсамжтай цаг үе маань бол одоо бүхэл хүмүүст их хэрэгтэй одоо дээрээс нь сонирхолтой байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд ээж одоо өөрийнхөө тухай бага насныхаа тухай те ээж авахаа тухай ярьж эхлэв гэж хүсэж байна. Би 1960 онд Тэнтэй аймгийн Баян-Мөсөн төрсөн. Миний ээж бол ах байсан Хушууны Жамингийн Аригчаа гэдэг хүн байгаа. Аав маань бол Мөрийн сумын Гимжаагийн Ламсран гэдэг хүн байдаг. Тэгээд би багнасаа бол тэр жижигхэн суурингийн баруун урд нь байдаг Баян булаг гэд бариад идэг. Тэгээд тэрний тэнцээ нэг бяцхан маш гой горих байдаг. Булангаа гэд нэртэй. Тэгээд тэнд бол миний багнаас өнгөрсөн. Тэгэл тэнд хураг шиг хариулж явна. Дүнэртэйгээ байна. Тэрнээс өмнөх багнаас бол бас сайн тодорхой мэдгүй шүү дээ. Ер нь яг ингээд сургуульд суухаас өмнө л яг тэнд байхдаа бол дүүнэрийнхээ алдаа бараг ахлагч нь хэрэл байлгүй. Тэгээд тэнд морь унж юу яана одоо бид хүүхдийн өдөр харахаар тийм байсан юм уу гэж бодсон. Бараг нэг шүтэнс нь хайрцан чинээ нэг тийм аалцтай тэр нөгөө горих маань. Тэгэл тэрийг бид нэр ингээл жоохон жижиг хүүхд байхдаа мориороо бүр гიშгүүлэх гээл одоо морин дээрээс хараад тийм том гэж харж байсан юм тэгэл гიშг ердөө гიშгдэг. Тэгэл маргааш нь хэдүүлээ сэмхэн ураа яриад л за маргааш дахиад нөгөө аалзаа хоёулаа мориороо гიშгүүл чи тэнд байгаа шиг байл. Нөгөө аалзаа бас яг тэнд байж өгдөг. Тэгэл тийм энэ тэрийг дурсамжтай бүх дурсамж байна. Тэгээд тэнд маань их сайхан Баян булаг гэдэг горих байгаа. Бүр өвөлдөө бол ингээд цаан хүрэг татаа тэр горих ерөөсөө хүлддэггүй. Зам болохоор тэнд зэв хүйтэн байдаг. Тэгээд тэрийг бид тэмээн тэрэгтэй дүүнэрээ жижигэн дүүнэрээ болохоор нөгөө одоо юм угаадаг байна гэж ярьдаг юм да одоо бид нэр одоо юу ч гэж. Тэгээд тэрэндээ суулгах чинь дээл дэвсэх мөтө гой суулж чинь тэгээд араа том миний дараагийн дүү наалцмаа битэр тэрийг нөгөө тэмээн тэргээ хөтлөөд усанд явна. Тэгээд тэнд л их гой жаргал байдаг гэсэн. Тэгээд нөгөө Баян булаг дээр байхад нөгөө аав ээж бидний нөгөө ус авчгаа гэдэг нөгөө байн одоо нөгөө хэдмэн яав гэдэг юм уу. Тэгэхээр нь бид нар нөгөө тэн дээр нь очиод нилээ удна. Тэгэл хавчлуугаар нэг тойрч гүйдэг. Тэгээд би 1966 онд их сонин төвхтэй өөрийнхөө төрсөн их зэрэгтэй хамт нэгдүгээр ангид орж ирсэн. Одоогор бол тэр үедээ 6 настай би сургуульд орсон. Тэгээд хүүхдүүд маань тэр үед одоо нэг социализм үе байсан болохоор хүүхдүүд намайг Ленин багш хэлдэг лээ. Яагаад гэдэг вэ гэсэн чинь Ленин чи айгүй их эрдэмтэй хүн юм гинлээ. Тэг чи ингэ 6 настай ингээд ихтэй сургууль орж байгаа юм чи Ленин багш байж таараа. Тэгээд чамайг Ленин багш гэж нэрлэгээд. Тэг бүр миний ингэ хожуу болсон хойно хүүхдүүд маань дандаа тийм орс нэртэй байх хэрэгтэй байсан юм. Бүр Наташа гэж хэлдэг лээ. Тэгээ би өөрийнхөө төрхийг бүр бодоод за би ингээл орс төрхтэй юм байдаг бахта яагаад манай ингээ хүүхдүүд гэдэгсэн. Яагаад юм чи тийм их өөр мөцөгтэй байсан шүү дээ гэж инээлж байдагсан ангийнхан хүүхдүүд. Миний багнаас бол тэр Баян-Мөсөн сумд л өнгөрсөн.
Ээж бас нөгөө юу те жоохондоо бас их нэлээ их хүүхдтэйсэн гэсэн те нөгөө нэг юм морных нь нөгөө дэлийг нь засах тэр үед нөгөө нэгдлийн үед нөгөө адуу морины юу төлөө гаднах юу яа хөөрлж байгаа байхгүй хөөрлөд морь унахгүй гэдэг нэг тэр яг тэр чи хавраа амарч таарч байгаа. Тэгээ манайд болохоор тэр хяргасан морь бол унаад яваад өгсөн байхгүй. Тэсний би хяргасан морь унахаа арай жоохон том болсон болоод одоо гэсэн унахгүй гээд. Тэгсэн чинь ээж маань намайг загнаад нөгөө би яг явахдаа бас ээжтэй бүр ачин их одоо бодохоор муу өгч юм хэлээд хүүхдүүд чи амралтаараа явахдаа гоё баяртай явдаг үедээ би яхаараа юм гомдолтой явд юм би хяргасан морь унаад гээд хэлээд тэгээд бүр яш аав маань чивээгөө тэр морь маань сумаас нэлийн зайдуухан газар байгаа би төрийн имэйлийг аваад тэгээд эргэл морь маань тавьж ирсэн. Одоо бодоход намайг хайрлал тэр нэрээ төв орохтын дургу байгаа юм гэж бодсон бахал та. Тэгээд морь маань эргүүлж айвал тавьсан байлгүй сондг штэ. Тэгээд би төрөд аав маань би төрийн хоёр жижиг имэйлийг нөгөө нэг морин дээр бариад байшаа руу явж одоо бид нар тавь нөгөө имэйл маань тэр төв суурин газар тавьж байгаа. Би төрөд Google хөтөлцөөд огт морь унаагүй хүмүүс чиг сургуулаараа байр яваад гэсэн. Харин нэг тийм их хүүхдтэйсэн шиг. Тэгэд ээж одоо бас ер нь бол их одоо бас насандаа нөгөө сургуульд орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь яг үеийн хүүхдүүдээс тэр нэг ялгаатай байсан уу танд одоо 6 настай таны үед энэ төр бол 10-тай 9-тай гээд 8-тай орж байгаа шүү. Тэгэхээр тэр насны ялгаа ер нь яг тэр одоо сургуулийн явцад гарах уу? Гарна шүү дээ. Би ерөөсөө миний амьдрал тэрийг бас харин их нөлөөсөн байх шиг ер нь боддог шүү дээ. Тэгээд хүүхдүүд чинь ерөөсөө ингээд нэг бие даацсан ингээд нэг тийм хөөрхөн одоо бодоход нэг одоо би 3 дугаар ангийн хүүхд байлаа гэж бодоход чинь би яг 1 дугаар ангийн хүүхд одоо насан дээр байгаа шүү дээ. Тэг чи 3 дугаар ангийн хүүхд чинь нэлийн бүр бие даацсан байна үстэй тий. Тэр мэтээс нь тэр эхлүүлээд ер нь би тэр бол насны ялгааг бол зөндөө олоодаа бас байдаг байх гэж боддог байсан шүү. Тэгээ ер нь бол аавтай одоо яг ер нь хизээ яг одоо нэг нутгийн хэмжээнд таньдаг байсан байх л та. Тэгээд аавд хоёр одоо яг яаж танилцж одоо гэр бүл болох одоо тэр суур тавигдсан юм бэ тэр тухайс ярил сонсвол амаралтай. Би тэр чи яг нэг нутгийн хүмүүстэй. Гэхдээ одоо тухайн үед нөгөө бариад нь бол ондоо тэдний гол хойнд байдаг. Манайх болохоор голын урталт амьдэрдэг. Тэгээд аач нь болохоор манай ахын маань анги. Тэгээ манайхаар үргэлж ирнэ. Тэгээд намайг 8 дугаар анги төгсөж яхад одоо тэр үчин цэрэг нь 3 жил болдог лөө явдаг. Тэгэхэд энэ тэр 8 жил явж байсан. Тэгэхэд амар хөөрхий бас ээжээсээ эрт яцсан чи аавтайгаа хамт амьдэрдэг. Тэгээд тэр олон хүмүүс тэр 20 гаруй хүмүүс нь тэр явж илүү. Тэгэл хүүхдийн сургуулийн хүүхдүүд л яагаад л бас 8 дугаар анги хүүхдүүд гэдэг чи бас нэг эсрэг хүүхдийн сонирхож чиж байгаа юм уу те. Тэгэл манай ангийнхан тэр даав одоо ер нь ямар гоё залуу вэ. Тэр одоо цэргээс яваад ирэхдээ одоо ер нь маш гоё бод тэр үжин хуур муур ч ярьдаг байл үуч гэлээ. Их л гоё хүн болоод ирэнтэй хин. Үгүй нэрийн тим ч юм уу гэсэн бодол тэгээд үлдчихсэн шүү дээ. Тэгээд бүр намайг тэр оюутан болсны дараа битээр гэр бүл болоход манайх харин өстө жинхэнэ голын хойд талд тэтний бариадаа шилжиж очсон байсан. Тэгээд битээр гэр бүл болсон доо. Тэгээ аав ер нь бол бас их тийм олон хүүхэдтэй болно гэдээ айлын ганц хөө байсан болохоор тийм үү олон хүүхэдтэй болно гэд бидний бүгдийн нэрийг эрдэнэтэй өгчсэн дээ. Тэгээд их сонирн байсан. Нэг охин хамгийн суудаа эрдэнэ сууд төрөөд охин маань гэсэн чинь би охиндоо эрдэнэ суудгал нэр өгнө. Тэгээд 9 эрдэнэ тоогоор 9 хүүхэдтэй болно гэт. Тэгж хэлжсэн. Тэгээд би чинь 7 хүүхэдтэй өөртөө надтай гэж бодохоор бид нэр өсвөлээл амьдарч ирсэн да тий. Тэгээд хүний амны бэлэг гэж нэг юм байдаг бахтаа гэж бас боддог шүү дээ. Тэр нэг бидний нэг жоохон багт болдоо манай хамгийн баг болдоо төрөөд ээж имлээс гарч ирсэн чинь нөгөө эм чин болдоод нэг өөр нэр өгцөн гээд тэр хоёрын хог хоёроос тэр нэрээс уйлж ирсэн тий. Болдоод бас нэг эрдэнэ сүх гэдэг нэр өгнө гээд яриа болсон чинь эрдэнэ болдгоо өгччихгээд нэг бас манай гэр нэг тийм нийтдээ болж ирсэн тий. Тий бүр тэр үеийн нөгөө навчаагт чинь алтан суудаг нэр тэр үе чинь нөгөө бүр цаанаас ингээд нэрийг чинь жагсаалтаар хийж байгаа юм чинь нэрвэл тийм нэр өгнөгөө сумын захиргаанд өгчин тэрийг нэмлэг дээр явж өгчин. Тэгээ тэр нэмлэг дээр нөгөө одоо эхнээс л ингээд дараад одоо явж идэг юм байна. Тэгээ алтан сууд нэр нь эрдэнэ навч дээр нь таарахгүй. Тэгсэн чинь аав чинь очиод эрдэнэ навч гээд юу гэнэ эрдэнэ нэрийг авах гэж бодсон билүү. Тэгээд эрдэнэ навч. Тэгээ чиний нэр ч гэсэн бас их сонин шүү дээ. 4 сарын 1-нд төрсөн гээд
Тэгээд аавынхны ангийн тийм хүүхэд одоо болохоор улсын бүртгэгч гэж одоо хэлэхгүй. Одоо тийм л байсан. Бүтгэл хийдэг хүмүүсээс. Тийм. Тэгээд тэр нь дасцуг намсраг дасцуг гэдэг хүний аавга намсраж гэж хүн байсан байхгүй. Аавынхны ангийн хүн. Тэгсэн чинь ямар гоё юм бэ 4 цагийн төрсөн. Би энэ нэр гүнээ Эрдэнэ байсгалан гэсэн чинь нэлээд бодож байсан. За тэгээ да Эрдэнэ байсгалан гэж өгдөө гэж. Тийм. Бодоод шигшиж юмшсан юм бол байхгүй ерөөсөө тэгээд өөрөө л санаагаараа тий. Би нэг ч тэр энэ 7 хүүхдийн нэг нь ч тэгж ерөөсөө тэр бичвэрийн травч байсан самдаггүй шүү дээ. Тэг хижлээ аргагүй нэг гэрээ эзэн бас өөрхийн тэргүүн байсан болоод л тэгж авчихсан баг. Бүх юм тэр үйл хөдлөмж гэсэн надад таалагддаг. Одоо тэгээд би одоо тэг зөвшөөрөх хэрвэл одоо тийм нэр өгнө мөн гэх тийм юм надад тийм бодол төрдөг байсан. Үнэхээр гэрээ эзэн шиг ноён нуруутай юм байсан болохоор. Тэг ингээ бодоод байдаг байхгүй. Энэ бид нар ингээд нөгөө олон хүүхдтэй айлууд бол одоо л инженер утгал их умбарсан одоо тийм юм хөвлөрсөн л байхаар харагддаг байсан. Гэхдээ манай хас сэдэн онд л ээж нэг соёл шүүрх мөрхөө авч ирсэн тий. Тэгэхээр тэр болгон ажлуудыг одоо та яаж амжуулж ирсэн? Би тэр чи одоо тухайн хүмүүс болгон л одоо тийм байсан л та тий. Тэрэнд их онцгород байхгүй ч гэлээ гэсэн. Тааш өөрөөсөө ой гарan гэж өрөвдөн шүү дээ. Тэгээд одоо хүүхдүүдээ орон ажилласаа ирээд л хэрэг утас байх юм бол тэр бүгдийг угаагаа тавьчих юм. Одоо тайлах машинаар угаана гэж байхгүй шүү дээ. Гараараа угаагаа тавьчих. Тэгээд л жирээ тэр хөөрх бүнд тэр хүүхдүүдэд унтуулаад л хамаг ажил маань нэг ингэрч байгаа юм чинь. Тэгэл маргааш нөгөө өдрийн ажил үргэлжлэн. Тэгээд би нэг мөрөн сум холбооны эрхлэгчээр очиод аавч нэг нэгтлэн бодгочоор очив. Тэгсэн чинь тэр тухайн үед энэ зөвлөл хуралсан одоо Батгалын хүүхдийн байгууллагын төлөөлөгч мөрөлдөж байсан байгаа биз. Тэгээд манайхаар тэр төлөөлөгчийг оруулна гэд. Тэгээ бэлдэн гэж одоо хүмүүс одоо сумын захиранаас бэлдэн гэж хэлсэн. За дагварч нэг бэлтгэхэр байл да. Шууд оруулж тэмүүлүүдэ гэж хэлсэн. Тэр энэ төр бол одоо бас насанд багтахгүй их л гоё төвх тусамж байдаг шүү дээ. Тэгээ тухайн үед бол нэр бас л байсан юм л. Одоо их л мундаг байсан бахалыг санаж байгаа шүү дээ тийм. Тэгээ хүүхдүүд маань тэр үед чинь жоохон цэцэр сургууль явсан хүүхдүүд нэг сайхан онд сурна. Тэгэл олон хүүхдтэй ч гэсэн нэг тийм гэрэл их гоё айл байсан шүү энэ манайх бас. Одоо ингээд ээжигээ одоо ингээд хүүхдүүдэд өсгөөд бид нар одоо бүдэрэл хамгийн бага нь хэд ч одоо 35 хүрч тий. Одоо том нь бараг 50 хүрч байна. Тэгээ тань ингээд хүүхдүүдэд хүмүүжүүлэхэд ээж нэг юм чимээгүй болчдөг шүү дээ. Ингээд зөвхөн өөрөө л ингээд ажиллаа хийгээлэгдэг. Тэр нөгөө за ээж чимээгүй байна да ажил хийгээд нэхэр хин юу ч хамаагүй хиймээр санагддаг тий. Тэр хүмүүжлэг одоо та хүмүүжүүлж юм уу эсвэл таны өөрөө ч тэр онцлог нь тэр юм уу? Таныг чимээгүй болол ямар нэг юм угаагаал эхлүүл бид нар ямар нэг юм хийх гээл үзээд байдаг шүү дээ. Тэр одоо таныг хүүхдүүдэд хүмүүжүүлэхэд ер нь таны гол одоо яг ингэж л хүмүүжүүлэх юмсан гэж бодож ирсэн үү эсвэл урсгалаараа л та хүмүүжүүлж байгаа юу бид нарыг? Ерөөсөө миний нэг тайлгардаг арга байдаг шүү. Тэгээд би ямар нэг юмд бохонд нь би ч айл 34 настай бэлгэсэн хоцорсон шүү дээ. Тэгээд янз бүрийн тийм амьдралын юм байхаар дандаа хөдөлмөрлөж юм уу тэргүүрээ тайлгардаг. Тэг хөдөлмөрлж явахдаа одоо би одоо шилбэл нэг юм хэм ойж явахдаа ч юм уу ямар дуулаа асууж илтэй шүү дээ. Тэгээд тэр бодлоос салахын тулд аль сайн сайхан муу юм ерөөс огт бодохгүй л хичээгээл тэгээд ерөөсөө хөдөлмөрлөж эхэлдэг юм шиг байна. Тэгээд надад би заримдаа бас боддог шүү дээ. Одоо ингээд ер нь ингээл нас хүн чи ерөөс ингээд нас яваад ирэхээр зүг зөөрөөгөө хүмүүсийг харахаараа яагаад нэг энэ сайхан алтан цаг 1 минут ч гэсэн ингээд нэг зүгээр байгаад байдаг юм бол та гэсэн бодлоос төрдөг юм шүү. Тэгээ би ер нь танаас гэсэн бас анзаардаг байлгүй тий. Нэрэл үнэхээр би дуугаа хораагаад л тий. Ямар нэг юм хийгээд ирэхээр хүүхдүүд бүгдээр хямраад явдаг үстэй та хаж юм тий. Тамху бариад тэгээд хямраад байдаг. Тэгээд нөгөө галтмогоонтой айл байсан чинь та галтмогоон 100 төсөө аргалыг та хаж чинь 2-3 цагийн дотор 7 хүн зэрэг 2 тампо бариад явахаар өрн тэр хүмүүсийг хөдөлмөрийг дорн бүтээгээд аваад ирдэг байсан тий. Тэгэхээр би бас хөдөлмөрөөр одоо нэг айтар хүмүүжүүлж иж нэг албаны үг хэлж яах вэ? Бас тийм бол миний хувьас нөлөөсөн баха тий. Тэгэхээр та хоёр нэг тийм хүмүүжлэхээс илүү яг нэг өөрөө тайлгарч байгаа. Гэхдээ яг тэр үлгэр дуурайл бид нарт бас болдог байх л та тий. Тэгэхээр таны одоо ингэ хүүхдүүд дээр за энэ дээр л би нэг их одоо хөвдөж тий эсвэл одоо их зовж ирсэн да гэдэг юм уу. Ингээд 7 хүүхдээ одоо бүгдээр ингэ жигд ингээ хайрлах хамтрын тандад бол их ухаан биз. Яах вэ?
хэнийг ч гомдоохгүй байханд бол би бол тэгж боддог байхгүй. Ингээд бид нар тодорхой ажил дээр гарна, хүмүүстэй харилцсан. Тэгэхээр одоо нэг зарим хүмүүст онцгой анхаарал би жоохон хууч нөгөө ажил маань хүний хэрэгтэйс болохоор тэр юм уу. Гэхдээ энэ төрөлхийн зам маань юм уу. Хин нэг онцгой анхаарал хандуулахаар ерөөс тэр төвчдөг. Гэтэл та одоо олон ингээд хүүхдийг дээрэс нь ингээд 20 одоо 30-аад ингээд ач зээнэр ингээд бүгдээр ингээд нэг жигд одоо тэр байхын тулд яаж одоо тэр жигд одоо хайрлж тэр байлгад юм бэ? Хайр гэдэг бол тийм нөгөө нэг үгээр хэлээд юм уу те жинлээд гаргаад ирдэг. Өө би чинь нэг 700 грамм хайртай байх шүү те. Тэрийг дэвшүүлтийн гэдэг бол их хүн болгонд л яг байдаг баг. Би нэг ч гэсэн миний хөөгд дуудаад дараагийн хүүхдийн босоход нь нэрээр нь дуудаж чаддаггүй шүү дээ. Тэгээд нэг миний нэг зан чанарыг бас та нар мэддэг бах те. Өглөө ердөө хүүхдүүдэд дуудаж чаддаггүй. Би ороо хэлээд унтдаг те. Өнөөдөр миний хөө 7 гуштай явах юм байна шүү те. 7 гуштай явах юм бол 7 гуштай явах юм байна шүү гэдэл илүү дутуу ярих өнгөрдөг. Тэгэхээр та нар хүний чинь нөгөө бадлал хөвчлөж байдаг. За ээж минь өглөө дуудахгүй юм чинь би яг л тэр цагтаа босон тоо гэж боддог юм шиг. Би бас тэгж боддгийг. Тэгэл хүмүүжлийн арга л одоо ихээ юугаар ярих юм бол бас хүмүүжлийн арга ч юм уу тийм ээ. Тэгээ манай ээж мэж энэ чинь бас бид нэр яг нэг тиймэрхүү байдлаар хүмүүжүүлсэн. Бид нар ч бас их бол аруулаа өссөн шүү дээ. Тэгээл тэр хүүхдүүдийг тэр нь тийм байх, энэ юм байх сайн байна те. Тэр бол ер нь байж болохгүй асуудал байт юм уу мэдгүй би тэгж чаддаггүй. Ингэдэж ч нэг одоо хүн өөрх амьдралын циклийг ингээд нэг юм 3-аар хувааж үзээж байлаа таны амьдралыг. Одоо өнөөдрийн жамбал сүрэн гэдэг хүн те. Амьдралынхаа ингээд нэг юм ихэн дунд одоогийн байгаа үеийг та яг ингээд нэг цөөгөр дүгнүүл та явж хэлэх ихэн үеэ таныхаар таачраа шүлэгчдэг шүү дээ минь ч бас те. Тэгээд ер нь өөрөөхөө тэр ингээд одоогийн амьдралаа та яг юм 3 үед хуваагаад за эхний үеийг маань тэр гэж нэрлэмээр байна те. Дунд үеэ би тэгмээр байна. Одоогийн үеэ би яг энэ гэж хэлмээр байна гэдэг тийм. Хүний амьдралын эхний үе бол те. Зүгээр л хашаа дотор будаа төвж байгаа. Болшимрал гэсэн үг. Тэр жаргалтай. Тэр зөвхөн тэр хоосхон төлөв явж байгаа тийм. Дунд үе бол адраматай шүү. Хүнд сайн ч байна, муу ч байна, янз бүр байна гэж би боддог. Ер нь ч амьдрал байдаг тийм. Наануу цаануу гэдэг. Тэгэхээр дунд үе бол ерөөсөө л буудсан зэвч юм уу баг. Тэр хөрхи сүргэрийг бичиж байгаа амтан ер нь тэр сумыг хэн дэрнэ гэж ер нь яах юм бэ те. Тэгэхээр л хүний амьдралын сайн муу юмыг надад ер нь сайн юм ирнэ гэж тэр ойлгож мэдхгүй те. Муу юм ирнэ гэж мэдхгүй. Өөртөө буудсан зэр шиг тэр хүний их сайхан залуунаас өнгөрчдөг юм шиг байгаа шүү. Одоо л миний жаргалж нас юм л те. Таваараа л одоо те. Тав тухтай амьдрах. Бүр нэг юм хамгаар болцсон. Нар байх юм бол одоо ерөөсөө л аажуух мандчлаа л гэсэн үг. Тэгээд л тэр бүхэл өдрийн турш тэр нар ертөнцийн бөмбөрцгийн хүн болгоныг үйдэг үстэй. Тэрэн шиг л би ихийн хайрыг түгээгээд, эмийг ихийн хайрыг түгээгээд тэгээд л байж хата тийм л үе байна гэж боддог доо би энэ үе. Танд ингээд бас даван туулахад хамгийн хэцүү одоо байсан үе юу гэдэг. Тэг ингээд хэцүү байна гэж би таны амнаас ерөөс өдөр сонсож байгааг л дээ. Ямар хэцүү юм бэ гэж бид нар хэлдэг шүү дээ. Ямар хэцүү юм бэ, ядаргаатай юм бэ ч гэдэг юм уу тийм үг бас хэлэхгүй ингээ өнгөрдөг шүү дээ. Тэр хэцүү үе янга удаа хэлсэн байх гэж бас бодож шүү дээ. Би чи 34 настайгаа да 7 хүүхдээ билгсэн оцорсон тий. Тэгээ тэр амьдрал бол тэнд одоо ах дунаас туслахгүй бид автонор мэдээж хүмүүс ингээд бараг зайгаа аваад явж хаад хин надад ер нь тусна гэж бодхоо тий. Тэр үед одоо энэ чинь хэцүү үе байна да гэж бодоод хурж исэн байсан ч гэсэн тэрийгэ хүүхдүүд юм уу тий тэнд хүмүүст харуулахгүй тий. Наана энийгээд л одоо явж яхана шүү дээ тий. Амьдралын бас хэцүү хүнд үе бол зөндөө тохиолдсон тий. Хүүхдүүдээ оюутан болгоод л одоо тэр одоо үнэхээр сураад одоо оюутан болж байгаа юм чи явуулахгүй гэдэг яхан бэ те. Яаж явуулах юм бэ те. Тэрний чинь одоо ер нь асар их хүнд үед бол тийм шүү дээ. Миний одоо төлбөрийг төлөх гээд одоо жишээлбэл энэ хүмүүс бас сонсч лээсэн багтаа тэгээд ингээд Бээжинг олимп болно гэд манай нэг төмөр нэг хэсэг үнд орсон шүү дээ. Тэгээ ээж шээрээс ингээд 5 тонн төмөр цуглуулад тэрний сургалтын төлбөрийг төлөөд би одоогийн Эрдэнэ Баясгаланг бүтээж байгаа юм уу да тий. Боловсрол эзэмшсэн.
Тэгээд ингэж боддгийн одоо ингээд би өөрийгөө тэр мэрэгжлийг эзэмшиж бүтээлээ гэж хэлж штэ тэ. Гэтэл ээжийн хувьд танд одоо ямар мөрөөдөл байсан? Одоо миний насан дээр тэр одоо их сургууль төгсөх тэр 20 эдтэй үедээ тэ ямар мөрөөдөлтэй байсан та? Би өөрөөсөө мөрөөдлөөсөө их хайсан гэж боддог шүү дээ өөрийгөө. Би ч одоо тийм тэр үед хойд төмсөн техникумд энэ хөдөө орон нутгаас ерөөсөө хүүхдэд орж үзээгүй байхгүй юу. Гэхдээ миний амьдралд заримдаа бүр адраматач юм шиг одоо нэг бос боддоггүй. Би 10 дугаар төгсөж байхдаа Орос хэлний хичээлд их тавуу хүүхдэлээ. Тэгээд би би багшин дээр Орос хэлний ангид өхөн бэ энэ гэтэл. Тэгээд одоо юу өгч байгаа математик биш Монгол хэлний шалгалт 14 оноо авлаа. Химийн шалгалт биш одоо нөгөө нийгмийн ухааны шалгалт өгөл 15 оноо авлаа. Одоо би Орос хэл сайн авчраас Орос хэлний шалгалт өгч байгаа шүү дээ. Тэгэд би 6 оноо аваад нөгөө Орос хэлний шалгалтанд орч чадаагүй шүү дээ. Тэгээд бүр тийг гайхаад бүр гутраад тэгсэн чинь багш нар тэгсэн чинь би тухайн үед ус гутраад байгаа юм байл үү дээ. Нөгөө шалгалтын комиссион яагаад дуудаж модаад одоо хүүхдүүдийн хойр авална техникум хойр энэ төр авчих вэ. Юус ахгүй би тэгээд бүр нэг гачин санагдаад яагаад бүр нэг 123 жагсан хүүхд миний өмнө орчиж байгаа юм чинь. Одоо нөгөө жагсаад үздэг хүүхдүүдээ. Тэгэхээр чинь 123 дугаар байран жагсан хүүхд миний өмнө орох мөртөө тэр багшин дэд орслоо ингээ авчихдээ. За тэгэхээр би дотор бодлоо. Гэхдээ би яагаад тэр хүүхдээс ингээ дутуу байд юм дээ гэж бодчихсон. Чи ямар хоёр ах вэ гэдэг ингээд харчихсан чинь металлистийн тиймс гэсэн англи. Их сонин би нэг тийм өвөрмөцсөн. Би энэ жолооны анги авъя гэдэг. Тэгэд металлистийн жолооны ангиг бүр хоёр авчихсан шүү дээ. Тэгсэн чинь аавда очиод хэлгэсэн хийж чаддаг гэсэн чинь манай ах маань наад жолооч болох юм гэлээ. Тэр үед жолооч их гоё мэрэгжлээсэн юм одоо юу гэж байсан. Тэгсэн чинь эзэн эмэгтэй хүн жолооч байсан гэдэг аав маань хөдөөний юм. Тэгээд Улаанбаатар хотод нэг шалгалт авчихна гэдэг. Аав маань таньдаг хүн. Төмөзөм техникумд шалгалт авчихна гэдэг. Тэн тарин тэнцээд би төмөзөм техникумд шалгалтанд орж ирсэн. Тэгээд их тухайн үедээ төмөзөм техникумд бас онцлоод оюутны 5 дахь хурлын төлөвлөсөн болоод. Тэгээд бас нэг тэр үуч консумол сургууль Ленинград хотод. Тэгсэн чинь би ч юм хайртайг сарнаал энэ сургуульд явсан. Одоо дараагийнхан чи боллоо гэд намайг хэлж байхгүй юу. Тэгээд яасан чи би одоо тэр сургууль одоо энэ тэр төмөзөм техникумд төгсөл тэр сургуульд явах байхгүй юу. Тэгэхээр бүүн баяр би. Би бол нөгөө сургуулаа ямар байдлаар төсөөлөхгүй нөгөө сарнаа гараад төсөөлөд байгаа. Би ч юм хайртайг сарнаа гараад. Тэгээд явах байсан чинь тэгээд аав маань асуурал тэгээд явж чадаагүй. Тэгэхээр би дотор боддог хүний амьдралыг нь догонтой янзрал байдаг л үү сайн сайхан тийм. Миний мөрөөдөл биелэг бүчгэлдэг гэсэн тийм. Амьдрал маань их сайхан байгаа учраас их би мөрөөдөл биелсэнгүү гэж надад тийм готордог юм байдаггүй. Тэр яриа түрүүнд бас нэг жоохон амьдралын хэцүү үе гээд тий аав бурхан болсон үетэй холбоод нэг хэсэг ярьжсэн. Гэхдээ тэр үед одоо ингэ бэлэвсэрч үлдэх гэдэг нэг юм яриа байна шүү дээ тий. Тэгэд одоо яг энгийнээр хэлэх юм бол нөгөө хамаатан садан ажил болоод ирэхэд та нөгөө нэг ингээд нэг ямар нэг үйлдэл тэр хүнийг бурхан болгоцсон юм шиг нэг гимшилтэй. Дээрэс нь хүмүүсийн хандлага танд бас нөлөөлж харагдчихсан баг. Тэгэд одоо ингээд тэр үедээ харьцуулах одоогийн тантай хамтж байгаа хандлага хүмүүсийн өөрчлөгдөх үед та юу гэж боддог вэ? Энэ бол миний хамгийн эмзэг сэдв байхгүй юу? Тэгэд тухайн орон нутагт одоо ийм жижигхэн ийм суурин газар чинь тийм бэлэвсэн хүн ер нь амьдрын ихэд ер нь бас яг л хувь хүн өөрийнхөө үтсэн байдлыг болохоор хэцүү юм шиг байл шүү. Тэгээ бүх хүмүүс тань те би нэгэ тань. Тэгээд би ингэж боддог статистикийн судалгаа те хідэн хүн бэлэвсрээтэй тусам те хідэн тэр орон нутагт амьдарч гинөө. Хідэн гадагшаа явж гинөө. Би бол ерөөсөө тэр хүмүүсийн хэл ам ч юм уу ямар нэгэн байдлаар ч юм уу амьдрах тийм орчин нөхцөлөө хөөгд л энэ сайхан өндөр хааны ангирт бол ирсэн шүү дээ. Одоо энэ өндөр хааны ангирт ирээд 20 жил болж байна тий. Тэгээд тухайн үед надад тийм нэг эерэг биш байдлаар хандж байсан тий. Ингээл тухайн үед нэг дээрэмгүй ч юм уу тий. Энэ яах вэ гэдэг одоо би нэг унаатай хүнийг тэр үчин тракторл гэж байна тий. Та нэг түлшинд түлэн манд одоо нэг хөрзөн мөрзөн татаад өгөөч гэх юм бол тийм амар даван хэмжээнд заа гэсэн хариулт өгөхгүй шүү дээ. Баг гэрүүлийн хүмүүс нь зөвшөөрөл авах юм уу тэгжиж бод сая нэрээ үнэ ажил бүтэн. За энэ бол нэрээ хүнд бол хамгийн хүнд асуудал ил харин
гэж энийг л гэж боддог шүү дээ би ерөөс. Тэгээ ямарсан тэ за нэг төдөн хүн бэлэвсэрсэн байна муу ярьж байгаа да тий. Тэгээ төдөн одоо орон нутгад амьдарч байгаа юм. Төдөн одоо ингээд гадагшаа явцсан байна гэсэн статистикийн судалгаа байх юм бол нэлээд их тоо гарах гэж би дотроо боддог. Миний бол хамгийн эмзэгтэй. Тэгэхээр нэг бэлэвсний газар буу оч гэж тий. Яахаар хүмүүс тий. Гэхдээ тэгвэл бүр тэр эрэгтэй хүн бас одоо би байхгүй болоод хүн эрэгтэй хүн гэрүүлийн эрэгтэй хүн үлдсэн байх юм яах юм бас тэр хүн бэлэвсэн эрэгтэй гэх юм. Тий. Одоо бас тэр нь бас ялгаа байгаад байгаа байхгүй тий. Тэр хүмүүс зүгээр л аюул тэрийг хөөхөд тэрний авгаанаас орцсон гэлээ шүү дээ гэд. Аюул бүр ингээ эрэг талаар нь хүлээж авч юм ба тий. Юм би тий. Тэгээд энэ одоо ингээд тэр хэрвээ би одоо 93 онд те 90-ад оны үед тэгж хад надтай хүмүүс хандж байсан. Одоогийн хүмүүс гэвэл ялгаатай юу ер нь? Одоо цаг үеийн үед ер нь хүмүүсийн зан чанар ер нь хандлага ер нь танд ялгаа харагддаг. Харагдаж штэ. Би бол одоо ингээд хүн чи би ингээд даал орчин. Тэгэл нутаг орно гэж чинь зөндөө бодно те. Хард түмний таньдаг сайхан хүмүүс нөхөө те. Тэгэл би чинь нутагтаа очиод хүн бүхэл надад хацраагүй л өмсүүлэн те. Тэгээд надад нэг муухай байдлаар ч юм уу жоох эвгүй байдлаар хандж ирсэн хүмүүс ч гэсэн бүр найр тавиад тэнд би хизээч муу юм санаж тэнд муухай хариулдаг чи намайг тэгжсэн шүү да гэдэг юм уу те. Тийм ус оронцгийн юм шиг юм уу тэгж байсан шүү. Харин ч би тухайн үед бүр боддог шүү дээ. За нэг эмгтээчүүдэн ч уулз муудсан энэ төр гэж байдаг. Янз бүр уулз зөвлөн байдаг шүү те. Тэрэн дээр одоо ингэж болохгүй юм шүү гэж бодно хэлмэр санагдаал те. Бүр энэ дээрээс өөрийгөө заримдаа бүр төсөөлдөг шүү дээ. Тэрийг одоо нэр ингэж хүмүүсийг те эвгүй байдалд оруулна шууж идэг юм уу те хайрлаж гарч идэг юм уу те. Тэрийг нэг ойрхон богино хугацаанд би 2-3 минут ч юм уу бүр нэг онцлоод бүр хэлмэр санагдаад жил болгоны бас нэг тийм эмгтээчүүдэн ч уулзалт муулсанд янз бүрийн юм энэ төр би сумда бас нэг бэлэс илтмэлтэн төр очиж байгаа. Тэгэл тэр чи хүмүүсийн хандлаганд өөстө жамбаа маань сайн явж хамдаа нэр өөр хүүтэн сайн явж хамдаа гэд. Тэгэд би дотроо энэ үгийг баг хэлгэргүй байсан ч тэгэж хэл байсан ч гэсэн нүрэндээ би нийсэм тодруулаад тэдний хүмүүстэй харьцдаг. Гэхдээ хүмүүсийн хандлага харьцаа бол нэрээ асар их өөрчлөгдсөн юм билээ. Нийгмээ дагаад тэр үед юм уу одоо ерөөсөө тийм байд юм уу? Би тийм урд нь амьдарч утсан биш тий. Урд нь амьдарч утсан хүн байх юм бол би тийм байдаг ч гэж хариулмаар юм чинь тий. Тийм бас байна. Ер нь бол тэгээд бас нэг юм шүү дээ. Та нөгөө хүмүүстэй ингэж харилцаа би нөгөө хоочин шин нөхөрч байх голдыг зүгээр ер нь манай хоочин хадмууд нөгөө нэг тэгсэн байсан шүү дээ. Би нэг танд бас хэлжсэн байгаа. Таны нэрээр нэг хит тонсон баха гэдэг шиг. Уг нь ээж нэг сайхан шүү дээ. Би одоо бэрэг нь тэнцгүй л юм шиг байна. Тэгээд нэг ээж нь уг сайхан шүү дээ гэд та тэр би бодоод ээжийг та нэг хүмүүст ерөөсөө ингэ за яах вэ гэд хэлэхгүй байдаг шүү дээ. Одоо тэгээд тэрний дараагаар хүмүүс өөрсдөө өөрчлөгдсөн байдаг гэд. Тэгээ надад бол нэг тийм зан чанар бас ер нь бол байхгүй хаа аавыг дуурайсан байх тий. Ер нь би нэг удаа саруул суудаа хоёр сууж ирсэн. Миний ээж ч бас нэг дууцойтой юм уу ямар нэг муухай юм нэг залгиж чаддаг тийм зан чанар байгаа шүү гэж хэлсэн чинь бүр улам бүр тийм байхсан гэж бүр хичээсэн шүү дээ би нэг залуу байхдаа. Тэгээ тэр хоёр маань яагаад тийм ямар ээж маань хэлээсэдээ айгуул нэг юм дээр ээж маань одоо айгуул надад нэг юм хэлээд ээж хэлээсэдээ гэж бодох юм дээр нь би айгуул коллеж дуугаа байсан ч гэж магадгүй шүү дээ тийм ээ. Тэгсэн чинь тэгж хэлэх тусам би харин бүр нэрэл би тийм муу юм муу чигээр нь биш ер нь сайн чигээр нь бодож үйтэй ч гэсэн юм тийм бүр хичээдэг болсон шүү дээ хэсэг. Тэгээ харин бидний хүүхдүүдтэй муудаад ирэхээр энэ та тэгсэн ерөөсө өмөрөхгүй. Тэгээд чимээ бодох нь танд одоо өөрт чинь тийм хэцүү биш байдаг. Юу хүүхдэд дотроо өмөрлөх юм. Чи мэдээж инстанаар ясам хадасаж гаргасан тий. Хамгийн хайртай хүмүүсээс өмөрнө шүү дээ. Гэлээч гэсэн тэр хүмүүст тий. Одоо би өмөр аль нь буруу бас аль нь зөв байгааг сайн ойлгоогүй бас байна шүү дээ янз бүр тий. Тэгм үү аав найг хүмүүрж идэгсэн. Ямарсан нэг сувдагч нь ангийнх нь хүүхд орж ирээд ямар даалгавар өгсөн бэ гэсэн чинь сувдагч тийм өөрөө адтай хүүхдээс юм уу? Танаа хүүхд чинь чихгүй юм уу гэж хэлж явуулаад ээж нь ирээд бүр нөгөө сувдагийн чинь загнаад тэгсэн чинь хаач өдөө бүр тэрнтэй бүр өстөн дайсан баг болох өмөрөө тэгсэн чинь би болвол гэсэн чинь би их сайн нэртэй тэгээ зүйлд нь хаач нэг байж чи яхаа өдөө дуурахгүй муу санаад баг сайн нэртэй боллоо би л одоо ер нь баг хэлснээрээ муу нэртэй боллоо гэдэг тэгдэж бид нартай амар тэрний төлөө ягаагүй
Тэгээ ингэдэм юм болоо. Эсвэл та чимээгүй байхаараа аюу шүлэгчдэг штэж. Ер нь бол тэрийг бас их олонд хаяа гарах. Гэхдээ суманд бол шүлгийн уралдаанууд бол ордог байсан тий. Гэхдээ одоо таны дэвтэр бид нар ингээ харж байгаа болохоор хажууд нь хамт амьдарч бас харж байгаа болохоор таныг нэлээд л одоо олон дэвтэр дуусгахаар юм шүлэгчж байгаа штэ. Тэгэхээр энэ бас нэг тайлгарлын нэг хэлбэр баг тий. Өстой зөв хэллээ. Ер нь л тий хүн чинь гадаа нь ингээл тэнгэрийг бүрхэл хаварч гиснэгээ тийм байдаг үстэй тий. Иржүү цаг юм да гэж бодож байгаа ч гэсэн нэрээ шороо хийсээл нэг тий. Нэг нүгөр хорсоод нэг хичээгүй байдал байж идэв үстэй тий. Тэгэхээр л их бивинэ бодох юм уу тий. Гарна үгүйсэн нэг яам янз бүрийн хүний ч аав ээж гэдэг сайхан нандин хүмүүс байна тий. Тэгэл тэр бүтээгээ энэ төр бодож яхаар тэрийг цаасан дээр буулгадаг яарна л тий. Яагаад ч юм шүлэг гэдэг бол хүний тайтгарл байх гэдэг бол үнэн шүү. Тэгээ таны хувьд одоо ер нь баяр гэж юу вэ? Баярыг та ер нь хэрхэн хүлээж авдаг лээ? Баяр ер нь дуртай юу? Дуртай шүү. Хамгийн дуртай баяр чи ер нь юу вэ? Цагаан сар л байдаг. Цагаан сар тэр үнэхээр дуртай. Учир шалтгаан нь юу ах вэ? Би цагаан сарыг бол ерөөсөө амьдралын харцагааны солигдлын багч боддог шүү дээ. Хүн ерөөсөө ямар ч тийм гундаж готарч байсан ч гэсэн цагаан сарыг л баярыг л тэмдэглэн тий. Гэхдээ өнөөдөр наадам үзэхгүй байж болно шүү дээ. Тийм биз дээ. Наадам үзэхгүй байж болно тий. Тэгэхэд цагаан сарыг бол яаж ч байсан тэмдэглэдэг байхгүй тий. Тэгэхээр л би амьдралын бүр харцагааныг тэгдэг шигтгэж байдаг тий. Хүмүүсийг ингээд л нэг цагаан сараар би ер нь уурлаа цаасан тантай нэг золгосон болол гараа идэгээд хөлсөө харчаа сууж байгаа нэг ч удаа хараагүй. Орж ирэхдээ л инээгээл тий. Та хаав вэ ч гэдэг юм уу бүр харцаараа гоё ингэж биевэнтэйг хайрцаад би баяр болгоны дундаа цагаан сар хэлэх гоё вэ гэж боддог. Байхгүй тий. Хүү ер нь би цагаан сар өмнө бэлэггүй хэлжсэн ч гэсэн тий. Бараг нөгөө цагаан сар гарах гэж энэ одоо яа тэр хэлээ гэж хэлсэн ч гэсэн цагаан сар хичнээн дэлгэр гэдэг үлээ тий. Тэгэхээр л би цагаан сар дуртай. Гэхдээ бол цагаан сар бол хар цагааны туйл байх гэж бас бодоод байгаа. Ямар ч муу үед байсан тэр сайхнаар цагаан сар болоод өнгөрөхөд л ер нь хүний сэтгэл гоё байсан шүү л тий. Цагаан сар сайхан байсан шүү ч гэдэг юм уу тий. Цагаан сар тэр маань нэрлээ гээл дан баярын юм бай санаанд ордог. Одоо ингээд хүмүүс хүүхдүүдэд юм уу залуучуудад одоо бидний үеийнхэнд та ингээд за нэг ингээд энийг нэг засчаас хайтаа тий. Энийг нэг өөрчлөл илүү одоо байх боломж байна штэ гэж харж ясан тийм байдгүй одоо байгаль халтаа тий. Байдаг ч гэсэн би ингэж боддог шүү. Хүн ерөөсөө хүний үгээр тий. За чи өнөөдөр энэ чи уршаал явах хэрэгтэй гэхдээ нь гүнчтэй би юу гэсэн юм бэ? Зам гарц зүүн талд байж тээ зүүнчил явна шүү дээ. Ээж дуршаав гэдэг ингээд яа. Би энэ хүнээр хүн ингээд л үгээ хэлүүлээл тэн засчдаг гэдэг ойлголт бол бас байдгүй байх гэж боддгийг. Тэ? Гэхдээ хэлбэр юм бол байна тэ. Гэхдээ ингээд асар их амьдрал хүний амьдрал ч асар энэ богинох юм биш шүү. Ерөөс хийж бүтээх гээл те. Би ч одоо 70 наст байна бэл 70 настайг ер нь нэрээ тэгж яхтал ерөөсөө нэг юм хийж бүтээх юмсан те. За өнөөдөр ногоо тарч юмсан, хоолоо хийчих юмсан те. Хүүхдүүдэд дээлийн ойд өччих юмсан гэдэл одоо те. Тэгэл тэр бүхнийг дамжаагүй зүг зүгээр ингээд л алгуурлаад байгаа хүмүүст чаавстаа гэсэн бодол бол хаяа төрн шүү. Гэхдээ одоо тэрийгээ чийж тэгсэнгүүдээ тэгэх ёстой гэдэг. За даандан бүхэн хүнд бол бүр хэлж чадахгүй те. Хүүхдүүдэд одоо айтад юм сурч байдаг юм таанарл мэдэх байх та. Тэгээ яаж байдаг те. Өөрийгөө би ямар гэдэг юм шиг. Тэр хүн хэлхээс нааш гэдэг үстэй. Тэгэхээр одоо жишээлбэл баясагийн хувьд одоо нэг миний охин нэг энийг л одоо нэг бас нэг энэ чинь бас нэг хитрээд байгаа шүү баясаа минь. Одоо энийг нэг засчаачаа гэдэг нэг тийм бодол бол байгаа үстэй тийм. Байдаг да. Охиндоо юу ч хэлдэг лэхээр миний хүү дуугаал байгаа да тий. Чимээгүй л байгаа да тий. Тэгтэл нэг зөөл нь хатуугай дидэгдэх хорвоо тий. Тэгэхээр аандаад болондоо гэдэг. Миний хүүд бол дэндүү түргэн зам байгаа л да. Тэгтээ бол гайхамшигтай. Facebook дээр одоо ингэ таны тухай ингээд зураг пост оруулах. Гэтэ эхэндээ бол би нөгөө ээж танд харуулахгүй нөгөө таагалдгүй байсан шүү дээ. Тэгээ сүүлдээ нөгөө хүмүүс аяга ээжийг хөрдөд байдаг болохоор би дуртай ингээд оруулаад тэрнэр ээж заримдаа бас та нэг юм ууралдаг гэсэн одоо сүүлдээ харин тэхэ болчиход байгаа. Гэтэ тэр танд ямар мэдрэмж өгч ирсэн бэ гэхлээр тэр нь бол одоо яг яаж юм тэр.
яах юм дээ гэж боддог байхгүй тий. Одоо өөрийгөө голж юм тий. Яахад үний имийг л одоо тавилаа. Гэрүүлийнхээ бараг амьдралыг дийлээгээд одоо энэ сошиал медиач бас ойлгож мэдэхгүй юм чи би тий. Одоо бол ямар за тэглэж гисэн яг л хүний амьдрал яг жинхэнэ амьдралыг л уран гарсан юм чи тавьдаг байхгүй тий. Би одоо ямар чам 6 ахуулаг ээл тэнд хоол хийгээ зогсож явах тэнд гурил хэлдэг юм оёд байхгүй шүү тий. Тэгэл миний надад тэгэл тэр хүмүүс юус ингэдэг үстэй ямар нэгэн баяраас хүмүүс сайн сайхан өрөөл авчи тий. Өрөөл авчи гэд. Тэгэхээр одоо намайг өө чи ямар муухай юм бэ? Ямар таргай юм бэ гэдэг юм уу тий? Чи цараа муутай байж гэж хүн нэг ч удаад гэж хүн хэлэхгүй шүү дээ. Надад өрөөлөл үг хэлэн тий. Тийм учраас би энд бол харин бараг дуртай байдаг өө. Тэг ихний бол би нөгөө таныг бас мэдгээр ингээд яах гэдэг ингээд тэр гэдэг юм тий. Тэгээ нөгөө сүүлдээ болохоор нэг тийм дуртай гэдэг чинь нэг харагдахгүй байсан л да. Зүгээр тэгэл нөгөө оруулахаар нэг илүү дотоо юм яриа болсон болохоор нь тэгээд яг таны тэр хүмүүс нөгөө нэг таныг ингээд нэг юм одоо бол нэрээ үнэхээр таныг магтаж эсвэл танд гоё ингээд эрүүлэн хийх хүссэн тэр гэхээр надад их тааламжтай санагдах болохоор энэ их явдаг хальта тий. Тэгээд одоо сүүлийн үед та ээж бүр ингэдэг л даа штэ. Одоо хідэн лайк хүрсэн бэ. Супер гэж асуудаг болсон байсан тий. Анхан бүр чи одоо өөрийнхөө л нэг хамтлал мандалтай өсгөх гээд намайг ингээд чи гайгүй байдлаас аваач тий. Би чинь бас нэг нүүр амны хэлбэр галбар энэ төр муутай хүмштэй тэгээд аягүй дургуцдаг өстэй тий. Тэгснээс үүлдээ за нэр үнэхээр хүний амьдрал ээжийг хайрлах. Тэнд бас хайрын сэтгэл явж байгаа юм чинь. Нөгөө хэд маань ч гэсэн хараад аягүй гоё хайр төрдөг шүү дээ. Манай дүүнер ч гэсэн ээж ангийнхмаас ингэж хэлсэн дээ нөгөө манай тэр сургуулийн яваар ирээд тэгээд энэ бид эдийн зургийг аваарэ тэгээд Facebook дээр оруулаа. Тэгэхээр би ээж ангийнхаа цаашлаад нөгөө ангиараа уулж байгаа зургийг чинь нөгөө даралтны аппаратыг тавиад тэгсэн тийм санахгүй. Тэгтээ бид нар ингээд бүгдээрээ энэ таны төрөний хэлдгээр нэг өндөр хааныхаа ангирт дэлгэр жаргалсантай хүнээд бас ирсэн биднээс бас их хувь тохиол болсон юм шиг санагддаг л да тий бүгдээрээ бөөндөө байдаг болохоор одоо ингээд аймгийнхаа төв дээр байдаг ямар төвжрэл гэхгүй нэг нь гой хоол хийж ирсэн ч одоо ингээд хүрээл ирнэ тий нэг 2-3 минут дотор л ирчдэг шүү дээ тэгэд энэ байх бол бас таны хувьд бол жаргал үз хамгийн их жаргал шүү дээ үгүй мэдээж тухайн үед хоолоо би баг хийж байгаад баг хийгээд нөгөө хүмүүс ерөөсөө нөгөө Facebook дээр л тавьчихсан үстэй тий. Гэрүүлэхий чаран дээр тий. Үгүй нэр нөгөө тэр маань ирж штэ гэж бодсон сэтгэл хийдэг ш ерөөсөө. Ер нь нэг ямар нэг юм ээ. Тэгээд ерөөсөө л солонгос гэр бүл шиг гэдэг нэг баачка ямарсандаа болдод гэжсэн танах нэрээ ийм олоолаа ингээл божигнаад жилээг бож их сайхан байдлаас хэлсэн гэсэн. Яг л солонгос гэр бүл санаад ордог штэ танах. Айгүй гоё амьдардаг штэ гэж хэлсэн гэсэн. Би тэрэнд бас бахарч л. Манай нэг суурин компьютертэй гэсэн чи ээж ингээд нөгөө нэг 100 мо тоглоод чи гар нөгөө ингэсээр аваад өвдсөн чи ингээ гараа ингээ барьсан. Ээж бас заримдаа юунд аюу донтох гээд болчиход байгаа шээ. Дүүнэр бас дүүнэрийн хүүхдүүд нээжиг бүгдээрээ том ээж гэж дууддаг тий. Тэгээ ээж ер нь бол сошиалд бас сүүлийн үед идэвхтэй болоод байгаа шүү. Тэгээд ер нь бол ээжийн одоо ах хчээр нь бас хороогийн жамар бурхан болоо. Тэгээд манай ээж чинь хамгийн том чинь тэгээд дүүнэрийн хүүхдүүд бүгдээрээ том ээж гэж дууддаг тий. Тэгээд энэ бас дүүнэр нь ээжтэй харилцаж байгаа харилцаа бас өдөрт гайхалтай бас их үлгэр дуурайл болдог л их сайхан наагц нартай. Тэгээд бас дүүнэрийнхаа тухай дүүнэрийнхаа бас хөвгчлөлтэй хайр хүрмээр бас юмыг яриул. Гэхдээ миний дараагийн дүү Наслма гэж байж та тий. Тэрний том хүүд гэсэн гэж байгаа. Ээж гэдээсэн гэж байгаа. Тэгснэ нэлээд харж ирсэн аа. Би том биетэйч болоод тэгж яасан юм уу? Би энэ ээжийг том ээж гэж хэлье гэсэн. Тэгэхээр би тэр хүнд ээжийг хандсан байх гэж бодоод тий. Би том ээж гэсэн нэрэнд аюу тартай байдаг шүү дээ. Нэрээс хүүхдүүд одоо ер нь бараг 30-40 ачтай нэр байна шүү дээ. Тэр бүгд том ээжийг би тэргээр бараг бахархаад одоо нэр ямар сайхан юм. Манай зүгээс 6 дүүгийн нэр нэг ч удаа надтай муудаж үзэв. Би нэг ч удаа тэдэнд муу хэлж үзэв. Тэгтээ тэр муу яа тий би ямар тэрэнд сургаалаа айлтал одоо тэр нь сайн байна муу байна гэж яахгүй. Намаа хүнд итгэдэг л баярлж явдаг. Гэхдээ хүнд итгэхээ юугаа өөрөө бас би болгосон байлгүй дээ тий. Өөрөөр бас бяцхан бахарх хэлээ. Тэгээ ер нь ингээд хараа таны ярианаас сонсоод тийм гэхдээ ээжээ би ч одоо ингээд 40 нас хүртлээр ба ээжтэйгээ байна гэж хэлж штэ тий. Хэлэхээр одоо яг дундуур нь оюутан болох ч юм уу тэгэл одоо хүнтэй суугаад хэсэг хугацаанд байгаа ч гэсэн их хугацаагаа ээжтэйгээ хамт өнгөрөөж байгаа. Тэгээд энэ хугацаанд ээж ингээд надад бол хэлээд байгаа штэ. Миний охин бол одоо түргэн шүү. Зарим нэг юм минийх үлдээж ягаар гэж хэлдэг ч
би бас үлдэж чадахгүй заавал нөгөө нэг юм эхэлжээ санаа амарсан ч юм уу эсвэл нэг юм байхаар тэрийг бас нэг буруу шахахгүй л хагаад идэв юм шиг санагдаад идэг л та. Тэгэхээр тэр нь одоо дэмжиж байгаа гэсэн үг юм уу ээж эсвэл одоо энэнд хэлээд ч нэмэргүй гэж бодд юм уу? Тэгэхгүй л дээ хүний амьдралыг би хэлээд байгаа шүү дээ. Хүн заагаад бол ерөөсөө тийм голролн оруулдаг. Өөрчлөлт гэж хүнд бол байдаг юм шүү. Гэхдээ яаж мэдэх вэ тийм ээ? Ээж нь ус ингэж хэлдэг юм шүү гэж бодоод 2 удаа тэр хүмүүс түрүүн зан гаргаагүйгаа өөрөө мартсан байж болно шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр бас ер нь цаас нөгөө хүн хэдий ухаантай хэлхээс ашгүй цаас эднийг хүчижээс ашгүй гэж те хүний үг сонсохос буруу биш л те тэрийг хэлэх нь бас зөв байх ч бас бодоод байгаа тийм ээ. Та нэр талархлын тухай юу гэж бодох вэ? Талархал хүнд нэг баярлах үед гэжтэй ингээд их хэцүү үед ингээд нэг жижиг гэн нөгөө одоо нэг хүний гаргасан үйлдэл те. Тэгээ талархлаа та ер нь хэрхээлэр хэлдэг. Талархал ер нь таны хувьд юу юм амьдрал гэж бод? Талархал бол маш гоё зүйл шүү те. Би надад өчүүхэн сэтгэл гаргасан юм ил талархмаа санагддаг. Гэхдээ би тэр хүн ерөөсөө нэг дэлхийн нийт нэг тэрвэрлтийн баяр гэдэг тийм. Тэр би ямар гоё баяр гэж боддог шүү дээ. Хүн удаан хүлээсэн хүмүүсээ тий нэг чин сэтгэлийнхээ байдлыг хүн тэрврээд л тий тайтгараад л аюу гоё болдог. Муу чин бас хүний биес гарч байгаа юм шиг тий. Одоо тухайн орчин үед одоо юу ч гэдгийг нэрээс олсон мэт ч гэдэг юм ямар юм гэдэг. Би тэгтээ талархлыг бол үнэхээр л одоо тэр хүнд нь хүргийл гэж боддог тоо. Одоо ингээ бидний үздэг их нэвтрүүлэгт нэг нөгөө нууцлагдсан боосон төр ингээ хүн эцэст нэг талархтаа заавал би таныг тэрвэрч хөө гэж үг хэлдэг тий. Тэгэхээр талархал бас ээждээ би талархаж явдаг шүү гэж бас энэ завшааны гიშгэлээд хэлмээр энэ тий хайртай шүү ээж. Тэгээ би бас ингэж бодож байна л та. Миний ээж ч бас энэ нэвтрүүлэгт одоо ингээ энэ бол миний хувьд бол дурсамж дээрэс нь би энэ хинтийн мэдээ хамт олон үнэхээр талархаж байна. Тэгээд би яг саяхан ярьж ирсэн тэгээд нөгөө подкаст хийх юмсан тэгээд бас ээжтэйгээ ярилцах тэр боломж манай энэ хинтийн мэдээ хэд санааг нь хэсэлсэн байхгүй. Та хоёр ээжтэйгээ байвал яаж яана гэд. Ээж бас нэвтрүүлэгт орж исэн бас радиод бас өөрийнхөө дуу хоолойг бичүүлж исэн тэр түүхээ ярил. Бас тэр сонирхолтой байх. Техником сурч явах та тийм. Хүмүүс мань техником сурч чад хүмүүсийн дуу хоолой шалгаж байгаа юм гинэ гэд. Ангуудаар хүмүүс яваад те. Тэгээд л тухайн үед нэг Орос Монгол хоёр текст уншуулад л тэр чинь анги болгоно гэхээс олон юу орно шүү дээ. Маргааш нь илүү орон дараад удаад Жамбасран нэгдэр хөрсөн холбооны нэгдүгээр хөрсөн Жамбасран байна уу байна гэдээ утсан чинь. Чамаа Монгол яриад өдөө дуулчихна гэд. Тэр үедээ хүүхдэн болохоор юу ч санаанд ороогүй нэг юмд оруулж суусах юм байна. Тэгэхээр Монгол гараг хүүхдийн нэвтрүүлэгт би 3 тест уншиж ирсэн. Тэгээд дуу хоолойны би тухай тэрийг хөгжүүлсэн бол одоо бас их сайхан байх байсан байх л да. Тэгээд нөгөө миний тэр хүүхэд зам тэр одоо тэр их гоё юм байна да. Одоо тэр их хөвтөлтэй хүмүүс сайхан юм байна да гэдгийг ойлгож мэдхгүй. Тэгээд л чи хичээлийн завсгалгаанаар манад ирж ирсэн одоо нэг дадлага мадлах энэ одоо суралцсан тий. Чиш одоо төв тоног. Тэрэнд нь очихгүй юм чи тий. Тэгээд би тухайн үед одоо бодож миний амьдралын нөгөө мөрөөдлөө билж чаддгүй нөгөө нэг тий. Мөрөөдлөө дагч чаддаггүй тий. Тийм байдлаас л одоо яасан баг шүү. Өдөөд нь хөлцөнгөө байж магадгүй юм тий. Жир ингээд аль нэг юм дээр нэг өөрийнхөө бодлыг толгоно гэхээс илүү за тэгээд тооны шийдвэрт хүндэтгэлтэй хандаад бас юмнаас үлдэрдэг гэж байна. Би бүр нэг ингэж боддог байсан шүү дээ. Нэг ядаж нэг сумынхаа наадмын үүслэр нэг хэдүү хэлхийнсэн та гэдэг тий. Бат тэндих дуртай байсан шиг байгаа тий. Тийм байна. Тий. Тэгж боддог байсан. Гэхдээ энэ бол миний мөрөөдлийн хинтийн мэд юу лээ? Хинтийн медиа. Биелж өглөө. Баярлалаа. Одоо ээж ингэж штэ та нэг таныг нэг хүүхдээ ачин тэр Наташа нар гэж дууддаг гэсэн гээд. Тэгэхээр ээж таныг харахаар бас хаяа ерөн жоо хамшчин шонтор дуу тэгээд юм цаарч юм цайвар шар тэр тийм бас яг нэг орсрохоо энэ юм шиг тийм харагддаг л байсан л да залуу хата бүр бидрийг жоохон байхад юм тайрмал өстэй одоо бидний харал золбоо тарилт миний энэ тарилтыг бол арай уурт богино. Тэгээ энэ тарилт бол энэ намайг хүүхдээ батал юм байсан. Хизээ ер нь өснийхээ стилийг яг энэгээр одоо тогтож барьж үлдсэн юм бэ. Би 1976 онд 10 төгсөөд тэгэхээр ах маань тухайн үед 3 дахь хөрс оюутан байлаа. Тэгсэн чинь чи ер нь өснө гэзээч их гоё урт устай байсан би. Тэгээ одоо энэ гişүүн идратай ээж битэр чинь нэг айлын
одоо ахтай хоёрын бэр байхгүй юу. Тэгэхээр чи бид тэр аягүй найз. Ер нь сургууль багтаа нэг ангид байсан. Тэгээд нэг хожоо тэр гэрүүлийн бэрүүд болоо тэгсэн чинь Жамбачи нүсээ ерөөсө тайруулж болохгүй ш аягүй гоё өстэй шүү гэсэн чи ах маань чи одоо л ингээд нөгөө намрын ажилд явж байгаа юм чи ерд үсгэцэг арчилж чадахгүй тайраад. Тэгэхээр одоо 1976 онд л тайруулсан гэж бодохоор л тэрээс хойш яг л тэр тайралт юм. Одоо л харин энэ тайралтаар л тий. Жохон урагчвал тайрт. Одоо сүүлдээ би бүр тайрдаг болсон шүү дээ тий. Тэгээ энэ ингээд энэгээр юу хэлэх гэдэг хэрэг хүмүүс одоо энэ өөрсдийнхөө гаднах үзмжиндээ нөгөө анхаарах. Одоо таны хувьд бол би ийм гуталтай явж хахад чи одоо ийм гуталтай явахад би 1000 гутлаа арчаад явах та гэдэг тийм аа ээж бас их нэлийн зэвзгэр бас нэг сум руу явах тань дээр л ээж нэг хоногт бол 3 доор ээж нэг 3-4 гутал муталтай явж байна. Айл үедээ одоо тэрийг хүмүүсэж байдаг. Тийм бас тэр зан чанарыг хаанаас авсан? Ер нь одоо ээж авахад тухайр бол манай имиж чинь бас их сайхан тэгж юм байсан шүү дээ. Манай ээж чинь тийм хүний өргөмөл ганц охин байсан. Маш тэгж хүн байсан. Тэгээд би ер нь тухайн үсэл тэр хүний л дурж мэдээж хүн ээжийг л дурна үстэй тий. Тэгээд нэрээ би та нарыг би хичнээн 1000 гутлаад ослоод нүрээ угаагаад яваад яхад тий та нар ийм байгаа юм чи гэд. Сарал тэрийг байн байлээ л инеж идэг. Ээж нэрээ бас нэг үг хэлэхээр бүр инээдтэй үг хэлсэн шүү гэд. Тэрийг хошинд байдлаар хэлсэн байх л та тэнэс нэг айдар. Боломжийг ашиглана гэдэг шиг одоо та бас ээж авахын тухай ярил. Манай ээж чинь тэр үед одоо совлогч курс мөсөл байсан юм шиг байгаа. Тэгээд багийн тим совлогч идэг. Бидний одоо ер нь нэлээд ухаан цагт одоо тэр хүмүүс тариамаараа хийгээл те. Тэгээд бид нар тухайд ээжийг эмчлэгж ойлгож байгаа юм чинь. Аав маань бол ерөөсө огт сурвал зоогоогүй гэж байгаа шүү дээ. Тэгээд баян айлын хүүхэд байсан. Тэгээд ерөөсө мал дээр л байсан гэж байгаа. Тэгснүүтээ Монгол бичиг, төв бичиг бүр өөрөө сурцсан. Тэгээд энэ 4.5 сурсан байдаг. Тэгээд намайг 1966 онд нэгдүгээр ингээд ороход аав маань аймгийн авраг малчин болоод ширээний баадагтай цагаа шагнуулаад. Би цагаан байн юун дээр нэг түмбүч гэдэг нэг жоох юм бэ. Тэрэн дээр нь 50 багт нь оролдох гал. Тэр одоо тэр үед л манай хамгийн том гангараач одоо юм байсан юм уу? Их чухал идэл одоо хөрөнгө маань байсан юм шиг одоо аав маш агнуулсан. Тэр үед тэгээд л баадагтай цаг тэр маань бас юу сэрүүлэг тавьчихаар сэрүүлгэн дуугар нь бас баадаггаар. Тэгээд аав маань юу аягүй малчин байсан. Тэгээд саагалт эхлэрэн арга гэдэг юмыг анхан аав маань одоо тохоо хөгжүүлж хийжээ. Тэрийг нь хүмүүс мэдхгүй. Самсран одоо хураг шиг одоо дэрсэн мэрсэнд л ингээд тараачаад байгаа юм гээд. Эхтэн цуг тэр хураг шиг нь орчих чинь нөгөө чинь тавираад одоо би юундээ баг нөгөө нэг одоо юу авахгүй ч тэг голох молох энэ төр гэж юм байхгүй болсон шүү дээ. Тэр чинь одоо ээжтэйгэл тэр эхтэйгэл тэр юунд дэрсэн дотор байж байгаа. Тэгээд л хургаад агуулад ишгээ дагуулад ямаа ирдэг. Тэгтэн нөгөө нутгийн намын гişүүд одоо өгцөл одоо энэ ажилгүйдэл одоо ингээд мал ингэж хавьж ин гэхээр малч ухаан бол тэр хүнд асар их байсан шиг байна. Одоо ээж чи ирэх 4 цаг нэвтрүүлэг үзэх дуртай. Тэрэн дээр юу гэж ярьдаг гэлээ. Тэрэн дээр чинь нөгөө саахалтай эхлэрээ арга гэдэг яриад байгаа байхгүй. Тэрийг л манай аав нэр яг л нэвтрүүлсэн юм. Бүр нэвтрүүлсэн бүр нэг те. Тэр хүний бүр гардан тэр аргыг бол гардан хийсэн хүн гэж бод. Үнэхээр малчин байсан. Малд аягүй нүдтэй. Одоо тэр хоёрын ахч бол аягүй нүдтэй шүү дээ. Малыг нэг хараад л таньдаг. Ээж амсанд нэг ямаа авчирсан байгаад яла хөдөөнөөс авчираад. Тэгэд хөөний ямаа ч аягүй гизгүй байна. Тэгэд туранхай юм байна гиз мотой байна. Айл тавьж байгаа таргалуулж байгаа гэдэгсэн чинь хоёрын хэрснэ. Үгүй амар тарга ямаа штэ гэсэн чинь ажилласан чи бүр амар тарга байсан тэ нэрээ. Тэгэхээр ээж бас тара өөгийн цаг бол авч үлдээгүй юм байна. Тэгээд ер нь бол ээж аав та одоо би ингэсэн юмсан даач гэдэг юм хүнд бас нэг тодорхой нэг юм заавал харамсал гээл те нэг юм яриг тийм байдал руу чиглүүлэхгүй зүгээр ер нь бас би аав та ингэж исэн бол ээжтэй ингэж исэн бол гэдэг тийм юм ээж хүмүүс хэлмээр тийм үе байдаг байсан уу? Аав маань хүнд өвчнөр байхгүй болсон л да. Их залуухан байхгүй болсон. Тухайн үед би чи нөгөө өөрөө элэг бүтэн хүүхд одоо нөхөр мөхөртэй тэгэл хүүхд мөхтэй байгаа учраас аав маань ингэчлээ гэж айтар харуулж ирсэн ч гэсэн тийм хамаа барьсан тохиолдол надад гардаггүй. Ээж маань бол сүүлд одоо яг л чинь зах зээлийн нийгэмд би тэрэнд бол аюу харамсдаг. Ээжигээ одоо би аваад байх юм бол би 7 аяг хоол хийдэг байсан бол 8 аяг хоол хийх нь шүү дээ ээжтэй нэг те. Тэрийг би харамлаагүй ч хэлээ гэсэн ээжигээ бол асарч ерөөсөө нэг сайн тэтгэж чадаагүй те. Тийм улмаас л ээж маань ингээд ерөөсөө нэг өвчний даамжруулаад л ингээд байхгүй болоо гэж боддог байхгүй юу. Яагаад тэгжсэн гэхээр зах зээлийн нийгэм гэдэг
бид нар чинь нөгөө өөрсдөө суралцаагүй тий. Тэгээ тухайн үед нөгөө би чи бас нөгөө хитэн хүүхдтэйгээ хоцорчсон амьдрал маань тийм сайн биш тий. Хүүхдүүд маань оюутан энэ төр байгаад би харин бүр ээжтэй тэр нэг айгу ягаад ч юм хайрлж чадаагүй гэсэн бодол надад төрж идэг. Гэтэл би өөр хүүхдээсээ нэг дотроо бол ингэж би ямар нэг за би ямар энэ байгаа юм хүүхдтэй зориулна тий. Танд өгөөд явдаг ч хэдийгүй ч гэлээ гэсэн. Миний амьдрал тийм байсан учраас ээжигээ одоо тийм харамсах сэтгэлээр ертөнцийн мөнхөөс үзүүлсэн болов уу гэж бид нар харамсаж байгаа тийм ээ. Тэгээ ер нь ингээд амьдралын явцад ингээд ээж аав болон дээр хүний хамгийн чухал тий өөрөө хүүхдгээд ингээд бас таны амьдралд бас их хэрэг болж ирсэн ч тийм юм. Эсвэл найз гэдэг үг таны хувьд ер нь хэр чухал бас байр суурь эзэлдэг вэ? Найз гэдэг бол үнэхээр л найз гэдэг бах тий. Надад бол нэрээ одоо би юм сонгуулийн сурталчилгаанд явж байгаа шүү дээ тий. Энэ Идэрбатын ээж битэр бол нэр үнэхээр найз байсан. Одоо гişи Идэрбатын ээж тий. Нараач. Тэгээд тэд яг цагаан хөвөл хамаатан байхгүй юу? Одоо манай өвлийн хамаатан. Тэгж ийсэн та гуравт нэг юу сандал аваад өгчөж байгаа. Та хэд тэдний сууж байгаа шүү дээ. Сургууль. Тэгсэн чинь цагаан хуу орж ирэх юм дотор. Энэ их муу сандал авч өгсөн байж чигээд. Тэгсэн нөгөөх маань 3 сандалаа маань барьж явсаар бод гуталч нар бүх тойруулаад нөгөөх нь оюулаад. Тэгээд хүүхдийн баяраар тэр үед ч одоо энэ юу тийм хүүхдүүд одоо хайлтхан баярлуулна гэдэл одоо энэ машин тэрэг унаадлаа одоо нэг бүрсүүд болоход гэсэн чинь энэ хэдэн марууч авч гин гээд баруун тань түүцөө тэрнээс бүр марууч зээлэд авчиж байгаа. Зээлээ. Тэгээд л одоо 2 марууч юм одоо тэгээд тэрийн Идэрбат нэг иддэг гэсэн. Одоо тэгээд тэр айлан ганц өргөмөл хүү одоо ер нь хаан унтаж та нарыг хаан байрлуулж ирсэн тийм. Надад бол үнэхээр тэр хүнд үед үнээр үнэхээр найз байсан нэр. Тэр би найз гэдэг хүнээр ийм л байдаг юм байна л гэж боддог. Тэр хүнээр илэрхийлж тэр хүнээр л илэрхийлдэг. Тэр бол зүгээр энгийн ганц жишээ. Ер нь өшөө найз зөндөө байна л да надад тий. Хүүхдүүдийн маань оюутан байж хад тусалж байсан ангийн найз үтэй. Найз гэдэг бол ерөөсөө хүний хамгийн чухал сэдв юм шиг байна. Хэрэггүй. Яаж нөө юу яадаг штэ. Одоо ч бид нарыг Баянмөрт хотоол ээж тоогооч болсон шүү дээ. Тэ одоо политехник болж болсон. Тэгэхэд эмсүүдээс суралт явуулаад тэгээд тоогооч болсон бас түүхээ бас бидэрт яриад тэгээд энэ хоол ээж тэгдэг шүү та нөгөө хоол бол эзэн хүн хизээж одоо тэ бохомдож яа нэггүй хүмүүс өсгөрөөл бохомддог өсөхгүй байх чухал гэж хэлдэг шүү дээ. Тэгээд тоогооч болсон түүх тэгээд энэ таны бас хобби юу эсвэл хобби юм шиг байна тэ 2000 онд TMC багш, тоочийн багш, магиструм гээд баян сумд очиод одоо л энэ нэг сургууль муралт хийж гэвэл өө нэгтлэн бодогч анги одоо ч гэдэг юм юу юм нэ ярмэр анги гэдэг тооч анги. Гэхдээ би орон нүдэнтэй барч ихэндээ бараг идэхгүй юм чи тооч анги гэдэг. Гүүл утсан би. Тэгсэн чинь зөндөө олон хүн байна. Бараг тэднийг дургуулад байгаа юм шиг. Би юу ганцаараа бараг сурах гэдэг юм тэрэнд нь яах. Тэгээд тэрэнд нь би маш сайн сурсан. Тэгээд намайг бол ста нэр миний хүүхдүүдийг сургууль соёл явуулахад энэ тооч гэсэн мэрэгжил болсон шүү дээ надад бол ерөөсөө. Тийм шүү дээ. Одоо 26 жил энэ төр тасралтгүй л хоол хийж байгаа шүү дээ. Тэгээ мама зог гэд бас дүү маань ажиллаулаа. Тэгээ ээж одоо бас юуны наадмын хуушурыг бол заримдаа ч бас эндээс нь залхахмаар ингээд үнэн гоё наадам үзүүрэгдэг ч гэсэн ээж маань тэнд ингээд ажиллаад байгаа болохоор ингээд наадмлаад явж байгаа ч хайшин тэгээд мөр ирэхгүй очдөг л. Гэхдээ хоол хийх гэдэг бол бас хүнд аз жаргал бил хийж байгаа тийм. Хоол хэцүү ууралж гарна гэж байхгүй те. Хүн ерөөсө хоолыг муухай хийн гэж ерөөсө байхгүй шин. Ямар нэг сэтгэл шингээж хийдэг гэдэг хүмүүс ажигладаг. Хоол хийхд бол нэр үнэхээр урам зоригтой. Йоо ямар хэцүү юм бэ? Гэрийн хоол хийх хэцүү гэдэг чинь та өдөр насалчаад хоол хийж явахдаа яадаг гэж асууж байгаа хүмүүс бас байж лээ. Би тэр та нарыг оюутан байх чинь бүр замын ганц гаргаад зам дээр нэг гэр барьцсан тэрэндээ хоол хийгээд ганцаараа. Тэгээ хажуугаар нэг төмрөө төвн. Тэгээд нөгөө машин ирэхээр нь хоолоо хийн. Тэгээд нэг их урлан гişүн ганди тэг солонгосчуудаа явж исэн байхгүй юу. Тэгтэн би нөгөө хоол моол хийгээд нөгөө тэрний усмас услгаад л явсан байхад нэг юм чинь. Та баатар их вэ гэж хэлж байна тань гэж. За тэгэхээр ээж одоо ингээд энэ
энэ нэвтрүүлэг одоо энэ ярилцлагт ирсэнд одоо зориг гаргаж ирсэн байл бас хэсэг бодож байгаад хариултаа өгсөн тий. Тэгээ яг бид нар ингээд энийг сав сонирхолтой байлгах тий. Одоо юу гэдэг энэ маань их хандлт өсөөд байх ёстой гэж нэг тийм үүрэг хүлээгээгүй л дээ тань хүлээлгээгүй. Гэхдээ энэ боломж надад их сайхан байл да одоо тий. Ярилцах тэгээд энэ боломж олгосон энэ цаг үед таныг ярмаар байгаад байсан зүйлийг чинь яриулаагүй те асуугаагүй үлдсэн одоо тийм зүйл байвал бас чөлөөтэй ээж ярьж болно. Боломж олгоё. Хит сайхан байна те. Ер нь одоо ширээний ард зууд юм нэг хоол идэд чин сэтгэлээсээ ярилцаж яваарай те. Гэр бүлийн хүмүүс ч гэсэн ер нь те. Хүн ер нь сайхан ярилцах ер нь хүний амьдралд бас алдаа оноо баяр баясгалан янз бүрийн юмыг авчрах тийм боломжтой байх шүү тий. Тэгэхээр хүмүүс ер нь бие биендээ чин сэтгэлээр хандаж ярилцчих нь зөв байх. Би энэ нэвтрүүлэгт орох гэж бодохдоо бас урьд нь бас бодож хонлоо би. За ийм асуу тийм юм ярих юмсан ийм юмсан гэсэн тий. Гэхдээ одоо нөгөө насны чимнүүлэлт юм байгаа үз. Үнэхээр яхаа асуулт бол дүүрэн байна. Би өөрөө чаленж нэгээр хариуллаа. Сайхан байна. Тэгээд шүлэг бичдэг тохиолдол шүлгэнд бол үнэхээр би хоббит те хүмүүс. Тэгээд нөгөө нэг өвөр Монгол өгшин айгуу гоё те нөгөө гэгээ Монгол шүлгийг уншиж идэгчтэй те. Яа энэ хүний ухаан ямар сайхан тэрийг бүх бүтнээр нь уншаад тэгээд би дотроо нэг багийн нэг юм өдөрлөг болдог шүү дээ хин темагч чинь тэгээд би ч нэг хөдөөс сумаас ирсэн болохоор чинь энэ аймаг төрхөн чинь нэг сайн танихгүй тэгснэ бүр дээр нь хүрэлч боломжтой хүрэл хэм билээ нэг 2 дуу багийн манд дараа тэр хүүд би нэг гэгээ Монгол шүлэг уншаа гэд нэг хэлдэг юм уурлаг юм трич фото тэрийг бүр та нар мэдээгүй байхдаа бүр чийлээд авсан шүү дээ би. Бас дэлдээд байсан. Тэр шүлэг уншаа юм тийм. Үгүй юу тий. Тэг хүн бүхэн сайхан баг. Тэгэд би хамгийн анхан сайхан чинийхээ хойноос санаа алдан ганцрахтаа сартай шөнийн уртад чамаагаа мөрөөдөн тарчилж нутгийг чинь үнэр чинь гэсэн үсийг чинь үнэрлэх гэж нуурын чинь ус мэлмэрийг нүдий чинь санан зүудэлдэгэ гэж хэлж ирсэн. Тэр маань одоо болтол миний зүрхэнд байждаг. Баярлалаа. Ээж нэг юм шүлэг бичсэн байдаг шүү дээ. Нэг 7 хүүхэдтэй зориулаад тэгэд ингээд хүүхд толгон дээр бичсэн байсан. Тэр би ээж ихэд дэвтрийг нэг нууцаар хүүхд тахтай хараад тэгэд Эрдэнэ Баясгалан бол хизээч унтшгүй оюун их цаг авах гэж бичсэн байсан. Тэгэд тэр бол одоо бас миний амьдралын маш том ташуур болсон шүү л гэж хэлэх гэсэн. Тэжтэй баярлалаа хайртай шүү. Үгүйчтэй. Тэгэд хизэж унтрахгүй нэг цаг авах байх гэж чинь. Тэгээ бас хүмүүсийг ч гэсэн бас юм байгаасаа гэж хүсдэг. Тэгээд хүмүүс зовсон эсвэл нөгөө шаналсан байвал хайлуулах тэр хүмүүсийг тайтгаруулах гэж хичээдэг тийм. Тэгэхээр энэ яриа одоо ингэж маш их ээжтэйгээ харилцах, ахиж харилцах надад ташуур болж өглөө. Тэгээд маш их ийм байгаасаа тий. Баярлалаа. Очлаарай. Тусах. Төвчгүй нэр. Шүлгийн сосч. Хаа нэгэнтэй янагмын намайг харна гэж итгээд харс дээгүүр алхадаг дэгж юм бүсгүй. Би хавар шиг бүсгүй. Ширээн дээрх тэмдгийн дэвтэр хуучин дуусан сэдрийн авсахад шинэхэн болзоог санан зуумлсан сэрээгээд цаг нь болоогүй болзоонд өнчин зүрхээ сэдрээс цаанаал нэг донжин бүрдсэн хавар шиг бүсгүй. Би хавар шиг олон өнгөөр солонгордог. Би хавар шиг хатуу зөөлөн болж үжгэлдэг. Би хавар шиг туниж бас эрхэлдэг. Эрхэлдэг нь хөөрхөнч би хаврын тэнгэр шиг адар зантай нэгэн юм аа. Би хавар шиг бүсгүй. Өргөнцтэй, айгаа өргөнцтэй. Яста мөрөдлийг нь боголтой биелүүлсэн юм биш үү? Яг гоо жаргаж яваал насан дээрээ явж байгаа юм.